За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хэрчмийн аргаар бодлого бодвол сурах нь хэрэгжүүлсэн арга туршлагаасаа та бүхэнтэй хуваалцъя. За нэгдүгээрт нь зорилго, хоёрдугаарт нь хэрэгжүүлэх арга зам, гуравдугаарт нь туршиж хэрэгжүүлсэн байдал, за дөрөвдүгээрт нь үр дүн гарч буй өөрчлөлтүүдээ танилцуулъя. За зорилго маань ангийн сурагчдыг багаас нь хэрчмийн аргаар дүрслэн бодуулснаар төрөл бүрийн бодлогыг бодох чадварыг нь нэмэгдүүлэх. За хэрэгжүүлэх арга зам маань ерөөсөө л энэ хэрчмийн аргаар бодох бодлогыг нэгдүгээр ангиас нь эхэлж тайлбарлаад цаашид анги ахих тусам агуулгын ихсгэж хоорондох холбоог нь гаргаж зааснаар 4-5 дугаар ангитай очиод хүүхэд маань төрөл бүрийн бодлогыг хэрчмийн аргаар дүрсэлж төвөггүй бодож чаддаг. За туршиж хэрэгжүүлсэн байдлаа танилцуулъя. Ингээд ер нь бол бага ангийн математикийн агуулгыг эзэмшүүлэхэд өгүүлбэртэй бодлого бодвол сурах нь багш бидний хувьд томоохон ач холбогдолтой асуудлын нэг байдаг. Багаас нь хэрчмийн аргаар бодвол сурах нь цаашид төрөл бүрийн бодлого таньж бодох суурин тавигддаг гэж хувьдаа боддог. За мөн өгүүлбэртэй бодлого бодох олон аргын дундаас зайлшгүй эзэмших чухал аргын нэг нь хэрчмийн арга юм аа гэж үздэг. За ингээд та бүхэндээ хэрэгжүүлж буй байдлаас танилцуулъя. За өгүүлбэртэй бодлогын хувьд болохоор өргөн цар хүрээтэй бодох аргын хувьд өөр байдгаараа сурагчдын хувьд бодлогоо таньж бодох, зөв аргаас сонгож бодох нь чухал. Сурагчид үүнийг яг бодлогоо таньж чадаагүй ямар аргаар бодох вэ гэдгийг шийдэж чадахгүйгаас маш их алдаа гаргадаг гэж миний хувьд ажиглаж дүгнсэн байгаа. За иймээс өгүүлбэртэй бодлого бодвол сургах арга зүгээсээ хуваалцъя. Ингээд математик үг хэллэгээр багаас нь яриул сургах, хүүхд хүний нэрийг сайтар тогтоолох нь цаашид төвөггүй сурах бас нэг алхам байдаг. За мөн ажиглах, харьцуулах, зүй тогтлоолох гэх мэт хөгжүүлэх дасгалыг мөн ажиллуулдаг. За бодлогын өгөгдлийг өөрөө уншиж, ойлгож, хийж сургах төрөл бүрийн өгөгдөлтэй бодлогыг өгч хийлгэж явах нь бас үр дүнтэй байдаг. Өгүүлбэртэй бодлогыг уншаад ямар төрлийн бодлого вэ гэдгийг ялган таньж сурах нь хамгийн чухал байдаг. За үүнд бол мэдээж ажлын бодлого, хөдөлгөөний бодлого, процентын бодлого, хэсгийн харьцааны зөрүү тооцох гэх мэтчлэн маш олон төрлийн бодлого байдаг. За үүнийгээ ялгаж таниад ямар аргаар бодох вэ гэдэг аргаа сонгох нь хамгийн чухал байдаг. За тэгэхээр энэ олон аргуудаас хэрчмийн аргаар бодож сурах нь хүүхдэд нэлээд ач холбогдолтой юм аа. Үүнийг яг хизээнээс яаж зааж хэрэгжүүлж буй үр дүнгээ танилцуулъя. За хэрчмийн аргаар бодлого бодох аргыг хизээнээс эхэлж тайлбарладаг вэ гэвэл миний хувьд болохоор үүнийг нэгдүгээр ангиас нь эхэлж таниулах нь сурах нь зүйтэй гэж боддог. За жишээ нь ангид 8 охин түүнээс 3-аар зөөн хүүхэд байгаад нэгдүгээр ангид ийм өгүүлбэртэй бодлого орж ирдэг тийм ээ. За үүнийг үл товч тэмдэглэлээ ингэж бичүүлээд үүнийхээ дараа нэгдүгээр ангийн хувьд эхний удаад нүдээр тоолоод охид 8 гээд 8 нүдээр тоолуулаад өвгүүд нь 3-аар зөөн гэдэг нүдээр нь тоолуулж ингэж
дүрслүү зурх одоо хэрчмээр дүрслүүлэх нь зүйтэй байгаа. За энэ бодлогыг одоо ингээ хэрчмээр дүрслээд сурсан хүүхэд одоо цаашд энэ агуулгыг яаж хөндрүүлж болох вэ гэхээр энэ бодлогыг маань хэрчмээ өгөөд тийм ээ дараах зурагдлалд тохирох одоо бодлого зохиоцгоё гэд одоо эхэндээ яг хамтраад бодлого зохиож болох юм. Мөн цаашид бие даалган ингээд бодуул сургах. Ингээ агуулгын хувьд хөндрүүлээд явхад хүүхэд яг үүнийг хэрчмээрээ зөв дүрслээд зурсан хүүхэд ингээ төвөггүй цааш боддог байгаа. За хашаанд 6 хурах түүнээс 2-оор олон ишиг байваа. Хашаанд нийт хэдэн төлөв мал байсан бэ гэх мэтлэн ингээд хүүхэд маань яг өөрөө энэ бодлогыг багштайгаа эхэлж хамтарч бодож байгаа цаашид яг бие дааж зохиох мөн бодлогоо хэрчмийн аргаар дүрсэлж ингэж боддог байгаа. За саяын зураглалыг бол одоо ингээд сайтар ойлгох нь бас нэлээд чухал байдаг. Зүгээр 8 нүд 5 нүдээр зураад орхих биш. За хэдэн охид байсан бэ? Хэдэн хүүгүүд байсан бэ? Үүнийг одоо сурагчид хараад бодолтой хийж мэддэг ч гэсэн одоо анхаарах асуудал нь бас энэ байдаг. Охид маань энэ хэрчмээр дүрслэгийг харахад охид маань яаж энэ хүүгүүдээс 3-аар олон байна. Хүүгүүд маань болохоор октоос 3-аар зөөн байна гэдгийг одоо зургаа хараад одоо хэлж чаддаг байх. Хэрэгтэй энэ алхам бол бас нэлээд яг цаашд хүн дотор бодлого бодохын нэлээд тавьдаг энэ үг хэллэгийг одоо яг хүүхд хараад хэлж чаддаг байх нь бас зүйтэй. За ингээд ангид 19 сурагч байв хүүгүүд октоос 3-аар олон байсан бол хэдэн охин хэдэн хүүгүүд байсан бэ гэх мэтлэн ингээд зохиож болох юм те. Энэ бодлогыг бас яг нөгөө талаасаа ангид 19 сурагч байв огт нь хүүгүүдээс 3-аар цөөн байсан бол хэдэн охин хэдэн хүүгүүд байсан бэ гэд. За энэ хоёр бодлогын одоо зураглал нь бол яг ижилхэн хийгдэж байгаа тийм ээ. За үг хэллэгийн хувьд бол яг хүүгүүдийн тоог хэлэх юм бол октоос 3-аар цөөн гэж хэлнэ. Огт нь олонгууд хүүгүүдээс 3-аар олон байна гэд. Тэгэхээр энэ хоёрын ялгааг одоо маш сайн хэлж сурснаар зургалж чаддаг болсноор одоо бас за ингээд 2 дугаар ангид ороод ирэхээр хүрд үзэж байгаа тийм энэ үед нөгөө бид дахин их дахин баг гэсэн үг хэллэгийг одоо сайтар ойлгуулж одоо зургал хийлгэж сургаснаар хүүхэд маань бас цаашид маш сайн үйлдэл гүйцэтгэдэг байгаа. За их үедээ яг шууд дахин их дахин баггүйгээр яг их үедээ бол бид нар мэдээж яг хүрд үзэхтэй зургаар дүрсэлдэг тийм ээ. За тэгээд хүрд үзсний төгсгөл хэсэгтээ нийлээд үзсний дараагаар одоо өгүүлбэртэй бодлого орж ирнэ. За хашаанд 6 хураг түүнээс 2-оор олон ишиг байв. За хашаанд нийт хэдэн төлөв мал байсан бэ гэд энэ бодлогыг үл яах вэ? Бид өмнө нь 1-р ангид энэ агуулгыг үтцсэн байгаа. 2-р ангид болохоор за энэ зураглалыг үл хүүхэд ингээ хийгээ бодчихно. За энэ бодлогоо яах вэ? Яг энэ адилхан бодлогоо тавьчаад түүнээс 2 дахин олон ишиг байв гэд. Энэ хоёр бодлогыг бас харьцуулж самбар дээр тавиад энэ хоёр бодлого ялгаатай юу, юугаараа ялгаатай байна вэ гэд хүүхдэд бас харьцуулж заах нь миний хувьд хүүхэд илүү ойлгох бас төхөмтэй байдгаа гэж хувьдаа үздэг байгаа. Ингээд ишиг маань яг 1-р ангидаа бид нар 2-оор олон гэж үзчихсэн бол 2 дахин олон гэвэл яаж ийн вэ гэдэг ингээд зураглалыг ингээд харьцуулж хийх гэн бас чухал байдаг. За үг хэллэгийн ялгаа зураглал хийж сурсан сурагч бол одоо дор бодлогын тавилт одоо ямар ч байсан одоо бодож чаддаг. За одоо жишээ нь энэ бодлого байна. 1-р бодлого. За 2 дахин ишиг байв. Хашаанд нийт хэдэн төлөв мал байсан бэ гэд. За нөгөөх нь болохоор хашаанд 12 ишиг байв. Түүнээс 2 дахин 100 хураг байв. Хашаанд нийт хэдэн төлөв мал байсан бэ гэд ингээд нэг бодлогыг одоо ингээд олон янзаар хувиргаад ингээд тавиад хүүхдүүдийнхээ чадварыг шалгаад ахиулаад ингээд бодуулаад байж болох юм аа.
За гэх мэтлэн дээрх бодлогын зураглал хийж сурсан сурагчид цаашид одоо хүндөвтөр өгүүлбэртэй бодлого утгад нэлээд бэлтгэгдсэн хэрчмээр дүрслэх одоо аргаа болсон гэж хувьдаа үздэг. За би энэ мөн харьцааны бодлогыг одоо харьцааны тэнцэтгэл бичүүлж сургахаас гадна хэрчмийн аргаар бодвол сургаж болох юм аа, тийм ээ. За тэгэхээр харьцаа гэдэг бол нэг нь нөгөөгөөсөө тэд дахин их, дахин бага гэсэн л үг. Иймээс мөн хэрчмээр аргаар давхар бодвол сургах юм бол одоо өөрт нь илүү төхөмтэй байдаг. За ингээд 5 дугаар ангийн сурах бичгийн зарим бодлогоос та бүхэндээ одоо харуулъя. За дараах харьцаа руу тэнцвэ юу гэвэл одоо энийг үүнийг шалгахтаа яадаг. Эндээс нэг гишүүн нөгөөгөөсөө 3 дахин их гэдэг нь харагдаж байгаа эндээс. Тийм ээ. За нөгөө талаас нь харах юм бол бид нар ингээд энэ харьцааг нөгөө талаас нь харах юм бол 21 маань 7-оос яаж ийнө? 7 маань 21-ээс 3 дахин бага. 30 маань юу? 10 маань 30-аас 3 дахин бага. Ингэж харьцааг ингэж харах юм бол ингээд хүүхдэд тайлбарлаад өгчвөл тийм ээ. Эндээс нэг гишүүн нөгөөсөө 3 дахин бага юм байна. Нөгөө тийш нь ингэж харьцуулж харах юм бол нэг нөгөөсөө 3 дахин их юм байна гэж ингэж харагдаж байгаа. За тэгэхээр яг хөө бид нар дахин их дахин бага гэдэг ойлголтыг авсан хүүхэд одоо хэрчмээр дүрсэлж бодож сурсан юм чинь мөн харьцааны бодлогыг хэрчмээр дүрсэлж бодож болох юм аа гэдгийг бас хүүхэдтэй ойлгуулвал хүүхэд бас яг бодлого бодох олон аргатай болдог. За жишээ нь одоо анги 42 сурагчтай эмэгтэй эрэгтэй сурагчдын тооны харьцаа 4-ийг харьцан 3 бол эрэгтэй эмэгтэй сурагчдын тоог олоорой гэдэг ингээд сурах бичгээр маань ийм бодлого байж байгаа. За үүнийг бодохын тулд одоо хэрчмээр дүрслэх юм бол хэрчмийн аргаар бодуулах юм бол одоо эмэгтэй сурагч маань 4 хэсэгтээ тэнцв. Эрэгтэй сурагч маань 3 хэсэгтээ тэнцв. За ингээ ангийн нийт зурагч 42 юм аа гэд. За ингээ бодлтыг бол яг нийт хэдэн хэсэгтээ тэнцв вэ гэд мэдээж яг 7 хэсэгтээ тэнцв. За 7 хэсэг нь 42 сурагчтай тэнцв учраас одоо нэг хэсэг нь хэдэн сурагчтай тэнцв вэ гэдгийг хүүхэд яг олчихно. За ингээ эмэгтэй сурагчдын тоог олно, эрэгтэй сурагчдынхаа тоог олчихно. Эндээс ерөөсөө юу хэлэх гээд байна вэ гэхээр харьцааг хэрчмээр дүрсэлж болж байна гэдэг чинь ингээд хүүхэд яг хэрчмийн аргаар төвөггүй өөрөө бодоод сурцсан хүүхэд заавал харьцааны тэнцэтгэл бичихгүйгээр хэрчмийн аргаар бас бодож болох юм аа гэж энэ үүнийг бас давхар тайлбарлаад өгдөг байгаа. За ингээд сурах бичгийн 99 дугаар хуудасны 525 дугаар бодлого мөн ийм бодлого байгаа. 2 тооны ялгуур 88 1 тоон нөгөө тооноос 5 дахин их бол их тоог нь олоорой гэсэн ийм бодлого байж байгаа. За энийг бас яг хэрчмийн аргаар дүрстээ сурцсан хүүхдүүд бол яг 1 2 дугаар дугуй 1-р тооны хэсэг 2 дугаар тоо 5 хэсэг гэдэг ингээд тэмдэглэжээ. За одоо нөгөө математик үг хэллэгийг одоо маш сайн ойлгосон сурагч бол эндээс одоо ялгуур гэдгийг одоо маш сайн гаргаж чадна. За энэ хоёр тооны ялгуур гэхээр мэдээж яг хасаад гарсан хариуг нь ялгуур гэдэг учраас нэг нь 5 хэсэг нөгөөх нь 1 хэсэг учраас энэ хоёрын ялгуур нь 4 хэсэг юм аа гэд. Эндээс яг 4 хэсэг маань 88-тэй тэнцүү гэдэг хүүхэд өөрөө гаргаж чадна. За ингээ аргачлалаа ингээд зураглалаа хийсэн сурагч бол ингээд цаашид энэ бодлогыг төвөггүй юм бодож байгаа. Хоёр тоогоо хэрчмээр дүрсэлжээд ялгараа олцсон юм чинь нэг хэсэг нийтээ тэнцүү гэдгээ болоод ингээд их тоог олоорой гэсэн учраас нэг хэсэг нь 22-тэй тэнцүү учраас одоо нийт тоогоо ингээд 22-оо 5-аар үржиж ингээ олох жишээтэй. За ингээд мөн энэ аргааг одоо туршиж үзээд бид бас хамтын хичээл үзүүлэх хичээлийг бас хамтар заасан байгаа. Ингээ харьцааны бодлогыг хэрчмээр дүрслэн бодцгоё гэдэг энийг бас ингэж зааж хэрэгжүүлсэн байгаа. За эндээс харж байхад энэ хичээлийг өмнө нь бас харьцааны бодлогыг өмнө нь орцсон байсан. За тэгээ харьцааны өгүүлбэртэй бодлогыг одоо хэрчмийн аргаар дүрсэлж бодож сурцгаая гэдэг энэ аргыг
ангидаа зааж одоо ингээд туршиж үтсэн байгаа. За тэгэхэд бол нөгөө багасаа хэрчмийн аргаар бодоод сурцсан хүүхдүүдийн хувьд өвн бодлогыг одоо ботход одоо маш хүмтэй хялбар байгаа нь эндээс харагдчихсан. За сурагчдын ингээд зарим бодолтоос та бүхэндээ харуулъя. Ингээд ангийн маань сурагчид ингээд хэрчмээр дүрслээд ингээд төрөл бүрийн бодлогыг ингээд боддог байгаа. За мөн залуу багш нартай одоо онлайнаар энэ аргаа бас танилцуулсан байгаа. За хэрэгжүүлсэн ажлын маань үр дүн нь яаж харагдж ийсэн бэ гэдгийг гэвэл одоо математик үгэлгээр багаас нь яриул сургаснаас сурагчид одоо ухагтхууны нэрийг сайтар тогтоолгосноор бодлогын өвөгдлөө зөв ойлгож сурсан, өгүүлбэртэй бодлогоо ямар төрлийн бодлого вэ гэдгийг ялган таниад одоо бодох аргаа сонгож чаддаг болсон ийм сайтлууд ажиглагдж байна. За мөн багаас нь одоо бүр 1-р ангиас нь одоо эхлээд хэрчмийн аргаар дүрслүүл сургаснаа тэгээд цаашид яг уу анги ахих тусам агуулгынх нь хүрээд бас яг уу хэрчмийн аргаар дүрслэх аргаа баг багаар ахиулж яваад ингээд байхад одоо 4-5 дугаар ангид очихоо яг уу хүндэвтэр бодлогыг одоо төрөл бүрийн бодлогод геометрийн бодлого хүртэл байдаг тийм ээ. Одоо гурвалжны одоо адил хажууд гурвалжны орой өнцгт тэдэн градус одоо суурийн өнцөг нь одоо 3-ыг харьцах нь тэд харьцаатай байсан болж гэдэг юм одоо бусад үнцгийн хэмжээг олоорой гэх мэтлэн одоо янз бүрийн бодлогууд байдаг. Энийг үл яг өгөхөр гурвалжнаа ялгаж таньж чадж байгаа сурагч маань одоо мөн энэ төрлийн бодлогыг тэр одоо маш хурдан хэрчмээрээ дүрслээд ингээд бодож чадж байгаа ийм сайтлууд ажиглагдж байгаа. За ингээд зөв зэгцтэй сэтгэх нь одоо математик суралцахаас эхэлдэг гэдэг ийм иргэн сайхан үг байдаг. Ингээд та бүхэн одоо мөн хэрэгжүүлж байгаа энэ аргаас маань бас туршиж хэрэгжүүлж ажилдаа хэрэгжүүлж үзээрэй гэж хүсье. Ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.